Энд амар мамар ихе бэцсэн биш. Амар хуушур бууцсан юм байна. Цаашгаа шүү дээ. Дүп орно тий. Үзэгчтэй. Өнөөдөр бид бүхэн Монголын веганизмын ханхүү Дэлгэр Баяр хэмээх сайхан залууг ирсэн байна. Та бүхэндээ нэрээ минь Ингэж алах юм биш үү? Ярэмэр юм доолаа. Миний бол амир юу юм. Заримдаа би бүдүүнээр яриад идэв шүү гэнэ. Тэрийг би мэдгүй. За нэг эхэлчихвэл гайгүй эхэлэх гэж юм бас хоо юм болж шүү. Сайн байцгаана уу? Веган голгооны нэвтрүүлгийн ээж дугаар эхэлж байна. Өнөөдөр ингээд бүгдөө 16 жилийн турш веган хоолтон байгаа. Дэлгэр Баярын даяараа сайхан наадмын амтлаг амттай хуушуурыг хэрхэн яаж хийхийг заалгах гэж байна. За манай Баярыгийн хувьд бол гэр бүлээрээ бас олон жил болсон гэдэг веган хоол идсэн. Бас Монголын хамгийн анхны бурхтын зог хэмээх үйлдвэрийг бол ээж дүү ах нартайгаа нийлүүлж бас хамгийн их ажиллуулж ирсэн бурхтын зог брендийг бол үндэслсэн тийм хүн. Тэгээ хоолны хувьд бол маш гоё авьяастай ямар ч юм нийлүүлээд маш гоё хоол хийдэг. Энэ удаагийн веган маш гоё хуушуурны жорыг бид бүхэнд бас зааж өгөхөөр. За тэгээд бид бүхнийгээ бас урьдсан байгаа юм аа, тийм ээ. За баярлалаа. Тэгээд баяр наадмын өмнө те ийм сайхан сумын заан цолтой байна. Айлталж ирээд энэхүү веган хоолны нэвтрүүлгээ бол хийж байгаад нь бол одоо маш бэлгшээлтэй байна. Тэгээд өөрийнхөө чадах ятгаар та бүхэндээ веган хуушуурыг одоо хэрхэн хийх талаар өөрийн жороос хаваалцъя. За тэгээд орцоо танилцуулчихвал эхлээд. Тэгээ. Манай Баярыгийн хувьд бол ямар ч юмыг хойлоод маш гоё хоол хийдэг тийм дад авьяастай тийм чадвар байдаг. За танилцуулъя. Ямар орцоо авах вэ? Гол орцмоор бол одоо энэ манай Бурхтын зоог компани амар хуушур бууцны шанз гэдэг шар бууцг уураг байж байгаа. За. Тэгээ ер нь сүүлдээ уушур муушар гэж яриад байдаг шүү дээ. Махаддаг хүмүүсийн хувьд тийм. Веганчуудын хувьд болохоор одоо энэ сүүл одоо өөхийг бол орлох ногоо бол энэ хаш үйд. За. Хаш болохоор одоо ийм за бараг л нэг ийм хөвөмс порлон шиг дээ. Маш зөв ногоо байгаа. Ягаад тэгэхээр тухайн хоолнд орж байгаа тэр ямар л одоо амт шимд орж байгаа тэр бүх нь ингээ өөртөө шингээчдэг. За. Тэгээд маш гоё тийм өөх шиг бүтцтэй болчихдог болохоор за энийг бол одоо өөхний оронд хэрэглэнэ. За тийм байж байгаа. Тэгээд Монгол юуцаа одоо ингээд хүлэмж одоо хөгжөөтэй Монголд бол одоо ингээд юуцаа одоо анхны орсон. Тийм ээ. Хятад юуцааг бол Монгол юуцаа одоохондоо нэг одгор байт юм байна тий. Том гарч ирээгүй их тийм нэлэх юуцаа олж авсан байж байгаа. За тэгээ юуцаатай. Тэгээ юуцаа тэгээд амтлагааны хувьд болохоор хуушураа бол одоо үндсэн амтлагаа хин бүрхий сонгоноороо зэрлэг сонгоноор бол амтлна. Бас ногоон сонгон байна тий. Ногоон сонгон бас урж ирнэ. Тэгээд давс бэрчээр. За. За тэгээд гурил бол мэдээж тодорхой. Лам удаан гурил тий. Гурил бол зураад тэгээд хийгээд юунаа. За тэгээд хуушурныхаа хачир болгож одоо шарсан брокколиг хийж үзүүлэн. Тэгээ брокколиг бас нэг сонирхолтой байдлаар шарж үзүүлэх байж байгаа. Тийм энд болохоор маш их сонирхолтой. Юу гэхээр энэ улаан чавг тэгээ хуших юм байна. Бас брокколитай хамт шарах байж байгаа. Тэгээ хуушуурндаа бас нэрээ марцсан байна. Одоо манай энэ сайн дүпүү, сайн брэд. Маш гоё доктортой үйл ажиллагаа явуулж байгаа энэ компани дүпүү бас гол хорцолгож оруулна. Дүпүүний талаарх бол одоо ашиг тус одоо шим тусыг бол одоо дуртад илүүцэжтэй. Бас ийм цагаан өнгөтэй болохоор бас маш гоё тийм өнгө оруулж одоо хуушурны шанзанд бас аппетит төрүүлж гэж байгаа. За хуушураа эхлэх үү? Тий. Хэмжээ нормор минь хийчих үү? Хүмүүс одоо дуурайж хийд юм уу? За ер нь дуурайж хийн штэ. Хоёул гоё багцсан. За хэмжээ нь бол яг яаж орох вэ? За би ер нь задлж чи энэ болоор бүгд орно үстэй. Тий. За одоо эндээ шанзаа хэлээ яа штэ. За энэ бүгдийг мэдчихэр чинь 500 г юм байна. За нэг ийм хашны нэг талын хийх болно доо. Нэг бүтэн хашны тал тий. Дунд хэмжээтэй хашны тал. За. Манай давкахын хувьд одоо цагаал веган хоолыг одоо дэлгэрүүлэх Монголд одоо хөгжүүлэх үйлчлэлд одоо үнэтэй хувь нэмэр оруулж байгаад маш их талархаж байна.
Анх ч одоо ингээд 15 6 жилийн өмнө эхлэхэд бол одоо ийм бүтээгдэхүүнүүд, ийм хоолны одоо ийм нэвтрүүлэгч байд юм уу те. Мэдлэг болох юм юу ч байгаагүй байлаа. Ер нь бол Монголд сүтээ будаал гэж веган хоол тийм төсөөлөдөг үеэлтэй. Танай хоолны газар чинь анх тэр бурхтын зоог гэж байсан. Тэгээ үйлдвэрийн бүтээгдэхүүн чинь бурхтын зоог гэж гарч ирсэн. Тэгээд ер нь бүгд одоо юу юм бэ штэ. Анхны л одоо хоолны газар анхны л бүтээгдэхүүн дээр гарч ирж ирсэн байж штэ тий. Тэрнээс хойш бол бас танай бүтээгдэхүүн бас мундаг хөгжлөө тий. Хуушур буудны шанс. Анх бол би анх ч бас 14 3 жилийн өмнө цагаан болтон мажиг ганц нэг гинүүтэй адилхан нэг шаргуурцгийн мах байдаг гэсэн гоё амттай. Тэгэхээр өөр баг юу ч байдгүй байсан шүү дээ. Цөөхөн байсан тий. Одоо дэлхийн ертөнц өөрчлөгдөж जैन, хөгжиж जैन тий. Тэр чинээр одоо хүмүүсийн идж байгаа, ууж байгаа хоолны одоо хэв маягт бас одоо яалтчгүй одоо юм өөрчлөлт орохоос шаардлага үүсэж байна л да. Хувьсаж чадахгүй бол одоо мөхдөг гэдгсэн тий. Бид нар ч гэсэн ингээл дэлхийн ертөнцөд агаал хөгжөөл явж байна. Азар бол одоо ингээд Монгол бол ерөөсөө дэлхийд ер нь бас төдийл юунаас хоцордог юм шиг санагддаг. Тий, тий. Одоо энэ вега бол өндөр хөгжсөн Америкт, Тайван ч гэдэм ингээл улсаас хүмүүс ирэл бурхтын зоогийн бүтээгдэхүүнүүдийг шагширж идэг. Яаж ингэж хийв Монголд ч тэгэл ингээд ярьж байгаа тий. Би бас хятадд нэг шарбуурцгийн махнуудыг ирж идэж үзсэн л дээ нэг хүүхдноор битүү өрцсөн. Яг манай бурхтын зоог шиг. Гэхдээ илүү олон нэр төрөлтэй илүү гоё баялаг. Гэхдээ ингээд тэднээс идэж байгаа яг хамгийн сүүлд нь яг монгол хүмүүсийн гоё амтлагаар тааруулсан гоё тэр уургууд бол ерөөсөө Монгол байдаг юм. Манайх бол нэг тийм дутх юм байхгүй маар хамгийн сүүлд л мэдрэл гарсан л та. Тэгээ энэ болгоны энэ бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлж веган хоолыг илрүүлж энэ олон гоё амттай бүтээгдэхүүн гаргахын тулд за та бол ээжтэйгээ хэвчүүлсэн баг. Танай ээжийн нөлөө бол маш их байдаг бах тийм. Одоо миний бол ерөөсөө нөлөө юм байхгүй тийм. Бараг байхгүй. Ээжигээ далбаан дотор явж исэн юм шүү дээ. Багасаа л одоо 15 наснаас энэ веган хоол, цагаан хоол гэдэг зүйл рүү бол одоо орсон, махнаас гарсан байдаг. 15 наснаа дүнгэж багасаа л одоо манай ээж бол тэгэл энэ чиглэл рүү бол ер нь орсон. Хүмүүжил алгацсан гэдэг. Суур тавиад өгцөө. Тий. Юуцаа хийдөө 5 хэд орох вэ? За юуцааг нэг 200 г багтал болно доо тий. За 200 г 500 г уурганд 200 г юуцаа болчихлоо тий. За энэ яах ч нөө. Тий. Зүрүүц юм да. Ер нь бол баяраа бол ер нь бол тийм их авьяастай л да. Ямар ч хоолыг маш гоё хийдэг. Тий. За хоёулаа юу яах вэ? За яаж одоо холбогдсон, танилцсан түүхээс. Манай баяраа гэж яриад байна. Нэг навка хол гэж яриад байна. Ямар хүмүүс ханаас гарч ирээд ямар холбоотой хүмүүс юугаар яриад байгаа гэж бас бодож болох юм дий хүмүүс. Би ч нөгөө анх нөгөө сургуулиуд төгсөд фитнесийн багш хийдэг байсан. Тэгээд би ч өөрөө цагаан хоолтой багш. Тэгээд баяраа маань болох тэр нөгөө бие хөгжүүлэх олон жил веган болцсон бас бие хөгжүүлэх зорилготой. Тэгээд орж ирээ. Тэгээд битээ чинь тэрнээс хойш ер нь бараг сүүлийн 8 9 жил ер нь холбогдчихлоо шүү дээ тий. Тэгээд манай багш байгаа шүү. Битээ чи ер нь бол бас яг одоо зочин юу болчиход байгаа болохоос ер нь бол багшаа хоёр юм байгаа шүү дээ тий. Одоо ингээд цагаан хоолтой хүмүүс ихээр хүмүүс ингэж боддог шүү дээ. Туранхай жоохон нэг тийм сүлдөөж идэв. Тэгээ ялангуяа Монголд бол одоо нэмэгтэй хүмүүс л хвчлэн цагаан ногоогоор сонирхдаг баха. Тиймээс одоо эрэгтэй хүмүүс нэг энийг одоо идэм молоочдөг. Эрэгтэй хүмүүс л ингээл хол хөндөй юм шиг санагддаг шүү дээ. Монгол улсад 1900 хэдэн оны лээд нэг Азийн авраг болж исэн юм. Яг тэр тэмцээн дээр болохоор нэг 70-аад оны үед биш байгаа юм даа. 80-аад оны үед ч юм уу. Энтхээс 3 цагаан хоолтой бүх хэсээр хийлгэсэн гэсэн. Тэр ухаан өдрөө цагаан хоолтой бүх цагаан хоолтой хүн их гайхдаг байсан юм шиг байна. Тэгээд ингээд яасан бэ гэдгсэн чинь хамгийн хөнгөн жингийн 3 жижиг нөхрөл байгаа таа тэгээд байсан чинь хамгийн хүнд жингийн 84 96 120 3 хүнд жингийн нөхөр нь цагаан хоолтой байсан гэсэн. Тэгэхээр ер нь бол одоо адуу хүртэл өвсөнд ижэлтэй байдаг шүү дээ. Тэгээд одоо машины хурд хүчийг бол одоо адуугаар хэмждэг ч байт юм уу тий. Тэгэхээр энэ өвсөнд ижиллээс бол одоо ингээд ямар нэгэн байдлаар уураг алтах ч байт юм уу тиймэрхүү юм бол байхгүй гэсэн үг. Байхгүй шүү дээ. Ерөөсөө тэр өвсөй чинь юу иргэн идэж байгаа вэ? Дүп орно гэсэн тал тий. За дүп та хэрччихгүй тий. За тэгээд дүп маш гоё. Наа чи юу вэ?
эндээс нэг хэр их ногоон сонгон хийх орох вүлээ? Ногоон сонгон нэг за 20 г гэх юм уу? Одоо яг нэг амтан чинь ургамлыг идж байгаа юм чинь яах нь вэ? Тэр ургамлч нь амтны махан шингэлээ хүн идээд хаа дам маягаар л идээд штэ. Шууд ургамлыг идчихлээ юмс бол байхгүй штэ. Тэгэхээр бол одоо ингээд давкахыг бол одоо фитнесийн багш багт юм би одоо шав орж илаа энэ мэдчихлээ одоо маш гоё мэдлгүүдийг бол авч ирсэн. Тэгээд бас дасгал хөдөлгөөнийг одоо тий хийхэд хоолтыг одоо веган хоолтыг яаж зохицуулах бодлоо маш гоё ихтэй одоо мэдлэг бол тий суурийг бол одоо хэдэн жил 5 жилийн өмнө авч ирсэн байна. Тэгээд ингэж одоо хоёулаа танилцаж холбогдчихсэн. Тэгээд өөрөө бас бүх юм болохоор бас надад их ойрхон санагдчих. Тэгээд одоо манай аав бол одоо бас чөлөөтөхийн дасгалжуулагч юм байсан. Тий. Тэгээд үүрэнгээ бас маш олон тамирчдыг юу бах тий. Маш олон тамирчдыг одоо гарын ганцхан өрөөнд өргөж өгсөн бах тий. Үүрэнгээ аймагт хөгжүүлж одоо тий. Таавч хин гэдэг үлээ байна. Батэрдэн гэж хүн байсан байх тий. Тэгээд хоол бас их гоё хийдэг хүн байсан. Ээжээс илүү чамбай. Гоё хоол хийдэг. Ялангуяа энэ баярын хоол гэдэг бол одоо аав зөглөө ингэ өдөрдөж хийдэг. Ялангуяа наадмын хуушуур саасрын бууцыг бол одоо манай аав хийдэг гэсэн байж байгаа. Зогсны жоохон нэмэх үү? Юу гэж бодож байна? Болсон. Би жоохон нэмээд төвчлээ гооч штэ гэдэг байхгүй. За тэгээд. За одоо тоогооч мэдэрч байгаа. За одоо ингээд шанзны маань орцууд бол одоо хэрчгтэй бэлэн болж байна. Шарборцгийн мах тэгээд хашаа хэрчээд ийдсэн. Дээрээс нь юуцай 200 г хийцэн байгаа. Тэгээд бүрэн жижигхэн сонгоныг бол одоо амтлагаа маягаар ингээд хэрчээд хийсэн. За нэг дүүпүүнээс хэдэн грамм орчим. Дүүпүү би талыг л хийчлээ. За энэ бол 400 г байдаг бох тий. 200 г дүүпүү орж байгаа юм байна. За одоо ингээд амтлагаа явуулнаа. Энэ ийм амар шанстай дүүпүүтэй хуушрж байгаа юм ямар ч уургийн татгалд орно гэж байна. Бараг илүүдэл орно. За амтлагыг яаж явах гэж байна? За амтлагаар мэдээж Монгол нуурын давсан. Энэ нэг овсын бадамын давсан. Юу гэнэ? Бадамын гэдэг брэнд гарсан байгаа шүү дээ. Даас нэг овсын 5 нуурын давсах уу? Тийм баг. Тийм үү? Шүлэн дэх гоё юм туруулд юм биш тэр давс чинь. Бид нар энэ шарборцгийн уураг маань өөрөө бас амтлагаатай байдаг болохоор юундаа бас жоохон болгоомжтой. Давсаа яа. Баг тий. Тэгээд зэрэг амтлал. Чия тэгээд за ингээ гоё оливын тасаар багшаа дотор хийх үү тий. Хутгаад. Тэг хутгахтаа гараараа хутгах нь манай. За оливын бас нэг 3-4 хоол алгал ботчих тийм үү? Өшөө ирнэ шүү дээ. Хийх үү? Хуушрымч тостой шүү дээ. Хашны хойд энэ досоо уугаад өөх шиг болдог байх тий. Тэгээд ер нь ингээд хоол ихтэй ногоон жоо ингээд би зургатаар гарч болохоор одоо ингээд бил өмсчих. Гэтэ бол гараараа энгийн үед бол тэгэл гараар л ингээд ажиллатай. Хоол хийхэд бас нэг ийм бид гэрээсөө нэг хүний энерги мэдрэмж тий тэр атмосфер уур амьсгал бас хоолны амтлагаа болж байна. Басан тий гайхалтай басуу гэж та бол одоо ярьж байгаа. Яг нэг жороор ингээд хоёр өөр хүн хоол хийхэд тэгэл тэр боловсруулж байгаа хугацаа тэр хүний гарын хоол гэж чинь юу гэсэн үг юм гэхээр тэр хүн ингээд өөрийнхөө тэр доторх одоо зүрх сэтгэлээ шингээж ийн гэсэн юмтэй юм бол тий. Тэг ингээд гараар хийсэн юм болгоно нэг амьтаа болоод идэг сүнстэй болоод идэг. Энийг одоо манай аав бүр ингээд суулгаж өгсөн байхгүй. Сая яг тэр бүр усаа баг зэрэг нэмэх юм байна тий. Жишээ нь баярын хоолн дээр бүр амар сүр оруулж идэг. За чи энийг гэж чи ингэж хэлдэг шүү. Тэг тусмаа бүр ингээд хоол ингээд тэрэндээ ч болд юм уу юу гоё юм. Гоё болцоо гэдэг тий. Тэр чих гоё юм биш үү тий. Тий. Тэг гоё гэр бүлээрээ оролцсон. Одоо жишээ нь ингээд та санаж байгаа бол цагаан сараар ингээд айлчайл дурсан тэр айлын буу замттай л байгаа. Тий. Тэр яаж ийн үгсэн чинь юу яд юм бэл хүмүүс чинь ингээд баяр олох гэж байгаа тийм зүг ингээд совингоороо тий. Тийм гоё уур амьсгалтай мэдрэмжтэй одоо тий
сэтгэлээр одоо хоолндоо хамтгаар ээж гинүү тэр хоолтыг амлаад хамтаа. За тийм байх тий, тийм байхаа. Тэгэхээр ер нь аль болох ингээд гар мараараа амтлаа тий. Ер нь цагаас өөрийнхөө энерги шингээд хоолоо их юм бол тэгэл таны хоол гоё амттай болдсон шүү. Тэгэж бас зөвлөх вэ. Зөв наатгсан зөв. Яг л одоо ингээд зарим хүний гар хүүтэн байдаг. Зарим хүний гар халуун байдаг. Зарим хүний гар чихтэй байдаг. Тэгэхээр ингээд тэр одоо салаад зуурлаа гэж бодоход тэр булганы амтнууд нь бүгд өөр өөр болж эхэлдэг. Тэгэхээр нэг амтыг барийг бол одоо ингээд яг амт технологи гаргасан бол бас ингээд юугаар хутгаж өгдөг тий. Одоо модон хутгаар ч юм уу тэгж хутгаж өгдөг бас. Тийм учраас бас байгаад байгаа юм л да. За ингээд амсаа шанзмал болж байна. Шанзын жоохны гадаа тавьдаг гэж. Яаж юмсан вэ тий? Түрүүн гадар жоохныг яваад гэж. Гардыг жоохон зүг байгаа. Илээс жоохон эвгүй харагч хөөдөө. Зүгээр шүү дээ. Тийм тусмаал гоё шүү дээ. Бiji. Давсны хэтчүү яв гэдээсээ. Ихтэйгүй шүү. Аха. За чинь гайгүй. Бус нь харин багдрын нэмээ тарин хашигтай болохоор хашин тусаа уугаад байгаа юм болоо да. За. Одоо ер нь хүмүүс нэг одоо гоё болчихсон шүү дээ. Энэ чимээ дөө мөг сонсч ирээд байна. Шүүстэй юм шиг байна. Юу ч гоё ш тийм шүүслэг нөгөө. За. Шүүс гойцсон хөөшөр ичгэл санаа. Наач гоё шүүстэй өөхтөл хөөшөр болох юм байна шүү дээ. Тэгээ болцоо мөртлөөс болцсон илүү хурдан байгаад идэг. За юу ч байхгүй бол байцаагаар орлуулж бол тээ. Тэгээ байцааны бол дээд хэсгийг авал илүү юм тий. За. Нэг хэмжтэй байдаг. Доошоо болохоор илүү нөгөө бүдүүн хэсэг нь болцсон их удаан болчтой тий. Хөөшөөр нь хатуу болох магадaltaй. За хоёлаа. За шанд бэлэн болсон. Одоо та гурлаа. Би гурлын өгөөд өгөө. Би одоо чимхээд шархнаа. Баяраа чи одоо юу тий? Танахын чулуун хийц үйлдвэрлэдэг компани ажиллаад байгаа ч манай баяраа чи тий. Тэр энэ дээр бол шууд илдчих гэсэн шүү дээ тий. Тэр чи ер нь энэ дээр энийг арчаад энэ дээр илдэхгүй энэ дээр шууд илдчих юм уу? Энэ болохоор юу кварт чулуу гэсэн. Баггүй хиймэл чулуу тий. За энэ жоо тавны болчихсон. За тэгвэл энэ чулуу болохоор ерөөсө боржин чулуу. Шууд ингээд үйлдвэрлээ илдээд гамбанцгүйгээр хийх боломжтой. За тэгвэл энийг бол ер нь гамбанцан дээр илтгэхээс өөр аргагүй юм тий. За тэгвэл сайхан баяруудаа туслаад. Тэгээ байгалийн чулуу эд компанид нэр ажиллаж байгаа. Тэгээ чулуу бол бас их давуу талтай л да. Нэм бактери үржидэггүй. Тэгээд зурагдахгүй тий. Галтгоонд бол одоо хамгийн бест материал бол одоо байгалийн боржин чулуу болчиход байгаа тавцсан. Сайхан реклам явууллаа шүү дээ тий. Бас хийж байгаа ажиллаа бас рекламдаа. За би гурны сайхан хилдээ тэгээ. За би тэгээд чимхэд хайрах юм байна. Данд сайхан халааж дээ тий. Тэг. Хоо халааж лээ. Тэгээ нөлөөлтөй оромлын төс. За манай давках энэ жил 101 жил юу яах вэ? Зодголох уу? Энэ жил бүртгүүлсэн үү те? Бүртгүүлэх. Яаж? Уул нь 7 сарын 7-ны өглөө эрт очиод бүртгүүлэх боломжтой л байна л та. Тэгээ хандлага наадмаар хойшуур хийх учраас хоёр ажилд авах цаад арай л амжихгүй юм шиг байна. Хойшуурлогоо нэг гүөхүү, мөхрүүгөө нэг гүөхүү те. Хуураа уул тавьчвал. За наадмаар ер нь яагаад заавал хойшуур иддэг болсон юм байна? Хийстэй бүүмэд. Энэ одоо хаанаас өссөн юм бэ? Гэтэл би хойшуур идэхгүй бол болохгүй байх тий. Наадмаар ерөөсө хойшуул хамаг. Бусд үед нэх иддэг мөртөөс наадмаар хойшуул идмээр байдаг тий. Хойшуурч бол ер нь битүү ол. Монголчуудын хувьд бол ер нь эмчилгээний ол байсан юм билээ л тий. За ингээд осмосон ч шаарддаг байсан билээ. За ширмэн догоо байдаг шүү дээ. За дээр үеийн зузаа. Тэрэнд ингээ бүр хайрдаг. Багхаа тосон доо хоёр талаас нь нэмэхээ тосч байхгүй ч гэж байна. Тэгээ тэрийг дээр үе хүмүүс мэдхөө. Тэгээ яадгүй гэхээр тэр битүү олоор хий уугаад артдаг. Тэгээ гоо шаардсан тохиолдол байсан багтаа тэрийг тий. Тэгж эмчилгээний журмаар хэрэгэлдэг. Чих мэхээ хайраад ингээд хийгээ гаргаж. Язаргаанд сайн гэсэн үг байна шүү дээ тийм.
хүн чинь 5 махад байгаа гэдэг шүү дээ. Хийгээ тэнцэржүүлж авахгүй бол ерөөсө бүх өвчний үндэс болоо явчих тийм байл л дээ. Тэгэхээр бас их тийм ач тустай бол юм байл шүү. Хуушураа. Тий. За хамгийн дээдл нь багада хэдэн хуушур идчихв те. Би юу? Том жижигээс л хамаарч ирсэн баг та. Ийм хөө жижиг хуушур нэг 40 мөчийг идчихвэл баг багт их хуушур их дуртай байсан юм шиг. 40-ийг хуушур ч бид нар баг багт нэг их хийдэг байсан шүү дээ. Хаяа нэг сардаа нэг 2 сардаа нэг удаа хийдэг байсан харагдаад байгаа юм. Тий. Гоё. Хуушур хийнэхээр хөөрөөл гүүгээл алга болж гэдэг гэсэн. Хуушур ховор гоё ордонд ордог. Ялангуяа тэр наадмын дугуй хуушур гоё сагдаг байсан шүү дээ. Наадмын дугуй хуушур. Тий. Тэр нэг ингээл харахаараа. Нар ирэлцсэн бас. Багтаа ер нь таны баяр наадам яаж өнгөрч ив? Хэдэн настайгаас барилдаж эхлэв гэдэг ч юм аа. Багтаа. Тий. 16 тагаас л ахгүй бол аймгийнхаа наадамд барилдажсэн бид нар шиг нөгөө бүхэн секцний хүүхдүүдгээл тэгэл өсвөрийнхөө барилдаанд бүртгүүлээд байж л ачаал нэгийн даваанд авчаал тэгээ шууд гаргадаг гэсэн шүү дээ. За хуушур чимхэхийг бол заадгүй юм боос. Тэг хүн бол мэдэн шүү дээ тий. Та чимхэлцгүй. Би одоо бүр хуцарч шаа. Би чимхэхгүй би хайрын шүү дээ. Тий. Айли. Зочин нэ хүнийхээ урдуур ороод яхад туслах тааж л юм тэр. За хайлаа. Тусаа халж үзнэ. Тусаа халжээ. Муу хийцтэй өвшгнүүд юм байна. Та хайр явчих те. Ястаа нэр юм. Наадмын өвшрөө. Амт мартна гэж бол бас өнөртсөн шүү урхан. Хуушур чам гэдэг хуушур хайр нэг ярьдаг чинь твэндээ очтой байсан мэ тий. Тэг бахан шар тасан л хайрдаг байсан бах та. Тийм бах. Тэгээд нөгөө химийн бас шаардсан халуун жанртай илүү дарддаг байсан бах. За. Ахлын нэг шарч. За тийм. За энэ яг энэ жороор хийх юм бол бас л маягтай хуушрууд гарч ирэх нэ. Наадмынхаа ширээ тэгэл яг энэ жороор хийгээрээ үзэж байгаа хүмүүс маань. Юу яд штэ энэ миний энэ хийгээд байгаа хоол за хүмүүст сонирн байгаа гэдэг чинь. Одоо жишээ нь ингээд наадамч бай, цагаасарч бай. Тэгэл хүмүүс чинь хоолоо л идэн штэ ер нь л тий. Тэгэхэд одоо ингээд цагаан овоо олт хүмүүс айгуу сомдгоо тий. Тэгээд энэ хоолоо ингээд хийгээл үзүүлэхээр бор олтой юм хүмүүс маань бол ер нь их сонирхож олзорх. Тийм тий. Цагаан сараар яаж юм тэгээд нэг хэсэг бид нар ч нөгөө цагаан сараар буузаа хөдүүгээр нь барайл айлт норж игнэл айлт халуун савн жигнэл аваа явдаг байсан шүү дээ. Одоо усан чинь таваад их хөгжсөн айлууд нөгөө веган бууз мууцын хултаж аваад тавьдаг болсон байл шүү дээ. Тийм одоо ингээд өмнө ийм артач чинь веган тий хөлдөөсөн буузнууд байж байгаа. Тэр энтрийг одоо мэдсэн тий бэлдээ тавьчихдаг ийм хоолтой хүнд ямар бүтээгдэхүүн сонгох уу тэр нь хаа байдгүй мэдээлэл нь ч үж идэг гэсэн. Маш сайхан цаг үйл амьдраад байна л да. Анх бол баяраг бол бас ингээд цаана хоол хийх гээл нойр хоолгүй гүрэж явхад бол бас хэцүү байсан. Тэнд энэ шар буурцгийн өөрөг одоо энэ шар буурцэг гэдэг юм чинь бүр Монгол цоо шинээр анх удаа орж ирж байлаа шүү дээ. Тэр үед хэдэн он блэ? За та бүр 2004 оноос л эхэлж байгаа юм уу да. Тийм. Хамгийн анх л одоо энэ шар буурцэг гэдэг юм орж ирэл те. Тэр буурцэгч бол зүгээр юу гэдэг вэ гэхээр за ингээд харахад бол зүгээр үрлэн сумал гэсэн. Тийм байна. Бууны сум шиг. Тийм шош байгаа. За тэр шошиг яадаг вэ гэхээр дэвтэр нэ. За дэвтээс нь шошоо яах вэ гэхээр тэрэмт нь. За тэрэмтгээр яадаг вэ гэхээр нөгөө сүү гардаг. За нэгэсэнд үнээс ажигласан үгтэй. Махч болно, сүүч болно тэгээд янзын бүтээгдэхүүн юм шүү тий. За тэр сүүнээс яадаг вэ гэхээр ээдүүлээ шахчих юм бол слакюп болчих чинь тий. А уургийн ингээд өндөр температур тоосруулаад ялгаад ингээд хатаагаад авах юм бол шар буурцгийн мах болчих чинь ч гэдэг юм уу. За. Гэх мэтчлээ одоо маш олон төрлөөр бол
шар буурцсан байна бол ингээд ховирдаг байж байгаа. Бүр техник технологид бүр хувцас хийж идэг, дээдэд түлж хийсэн багч тий. Ийм ажлын буянтай гэдэг шиг шар буурцгийн юугаараас цүнх мөн хийсэн байдаг шүү дээ. Тэгээд хамгийн гол нь веган энэ цагаан ногоо болтой хүмүүс яагаад хэрэглээд идэх вэ гэхээр тэр маханд байдаг үл орлогдох амин хүчил гэж байдаг юм. За. Тэр одоо цорын гац ургамал шар буурцсан даа. За. Тий. Ургамлаас тий. Тэгээд тэргээрээ нөгөө уургаа нөхч идэг тий. Одоо жишээ нь би одоо 3 хүүхэд маань бол одоо том нь 10-тай, дөрөв нь 8-тай, баг нь одоо 3 гараа явж байна тий. Бүрдхийн веган. Гидсэнд байхаас л одоо юм нөгөө цагаан болтол явж байна. Тэгэл төрж мөрхөж болоод жоох шок штэ. Үүдэлтүүд үрдэг гэсэн тийм веган эмэгтэй хүмүүс. Бараг л ихэр жавхаж байгаа хүмүүс нь одоо гомдлгүй үзмэ зохионы л юм ярина штэ. Тэгэхээр одоо та бүхэн маань энэ боломжгүй байна ч юм ингээд өөрийнхөө төсөөллөөр ингэж бити одоо хаалт болгоороо махгүй бол одоо яаж юм бэ ч юм уу те. Өгөх гэдэг юм шиг. Билээх одоо ингээд энэ салбар маань одоо 20 жил одоо Монголд хөгжөөд энэнийг одоо өөр дээрээ хүмүүст оршичлаа гэсэн үг те. Тэгэхээр бол одоо энэ ямар нэгэн цуу яриа тийм зүйлд бол одоо ингээд хэвлэл мэдээлэлд бол итгэх бол ямар ч арга байхгүй шүү дээ. Тэгээ өөртөө итгэж илүү одоо энэ бодиттой зүйлд итгэсэг нь одоо хүмүүст одоо чухал. 2 жилийн өмнө баяраа ингэсэн шүү дээ. Монголын хамгийн удаан цагаан хоол идэж байгаа 2 хүн байсан шүү дээ. Аа. Нэг нь Багнуурын спорт орны дарга асан Баяр сайхан гэдэг. Бас бие тамир үн тий. Тий. Бас Олимпиадс залуудаа бэлддэг байсан. Нөгөөх нь Баасан дам гэдэг боловсролын сургуулийн одоо сайхан гавьяат авсан багштай өчигдөрхөн гавьяат авсан байлаа. Энд дэс Баасан дам багш маань үзчихвэл тий. Баяр үргье. Тэр хоёр хүн чинь гэсэн чинь Баасан дам багш нь 20 жил цагаан идээд дэлхийн аваргаас 4 алт авсан байсан. Азийн аваргаас 4 алт хөндий өргөлтөөр power lifting. Тий, power lifting-ээр хөндий өргөлт шүү. Power lifting-ээр. За, ингээд гомоо сайхан харагдчих шүү хоошуурнууд. Тэг заавал шар буурцгийн уураг бас хийхгүй чуушур хийдэг л дээ тий. Тий. Одоо гадуур илүү олдсон нас дүүпүү төмс хоёр нухаад хийх ч бас гоё юу болно шүү дээ бас шүү тий. Байцаа бас. Байцаатай уушур бас их зүгээр идэг. Аа. Халиартай уушур гэж яриад идэг ч тий. Халиартай уушур нь веган одоо халиарч өөрөө угаасаа веган шүү дээ тий. Халиарт бас хийвэл бас гоё болох байхтай энэ уушур. Халиартай, халгайтай одоо бас яг халгаа төвдөг цаг. Халгаа бас нөгөө веганчуудын уураг нөх өсвөр шүү дээ. Яг энэ үед бол одоо цагаан ногоолтой хүмүүс халгаа дүүгээд авчих хэрэгтэй бэлдээд өвлийн ид шиг сайхан ингээд хөлтөөгөө те. Тэгээд тэрийгээ сайхан хөшөлөндөө 2 дугаар олондоо хийхэд халгаа яадаг вөхөр уурагтай гэж. За бас битүүн зээх өндөртэй гэдэг те. Тэгээд уургаа бас тэндээс нөхөд идэв. Тэгээд шүлэн бүлэнд бол халгаатай шүлж бас хачин гоё явдаар л шүү дээ. Аа. Энэ мэтчлэн одоо яг Монголд урагж байгаач ногоогоноос уураг аваа те ингээд амьдрах бол боломж бүрэн байна. Ер нь бол энэ галий жоохон багасах уу? Тэр багдрыг багасгач. Чи хэдэн өшөр хурчих гэж болох уу? Дараагийн хоолнд орох уу? Тий. За, дараагийн энийхээ дараа хошрол дуусна юу вэ? Чи хошролтойгоо хачир болгож идэх шарсан брокколи. Сонин маягаар л одоо брокколи шарж үзүүлэндээ. Брокколи хушигтай шарна гэдэг тий. Энэ бүхнийг одоо тэгээд яаж ин YouTube харж сурж ийн байл өөрөө ингээд дотоодоос ингээд ороод ирдэг юм хошрыг ингэж хайрмаар юм байна гэдэг нь хошрыг гин одоо шарсан брокколи ингэж хиймээр юм байна гэдэг. Асаа танаа ахмах ч одоо солонгос энэ гоё жоруудаа явуулж гин үү? Энэ бол тэгэл ээжээс л ирж байгаа л заавраад штэ. Тийм. Протеин зог хэмээх үйлдвэр одоо маш олон төрлийн бараг 80 гаруй нэр төрлийн гоё бүтээгдэхүүнүүд байдаг юм билээ штэ. Тэрний одоо бүх жоруудыг одоо бүгдийг танаа ээж бараг дуршиж зохиосон гэж үздэг тий. Маш олон төрлийн хям байна. Одоо тэгэл веганаар бурцыг хийж, стейкийг хийж, шүлэнд хийвэл яаж орох вэ? Буузанд хийвэл яаж орох вэ? Хулаашны хийвэл яаж орох вэ? Маш өргөн дэлгэр штэ тий.
Тэр бүгнийг бол би одоо танай ээж бол мэдэх хүнээс л баг шүн нойр хэдэн шүнж баг нойргоо сууж байгаа нэг бүтээгдэхүүн гацхоо гаргацдаг байсан. Маш одоо тийм бүтээлч те. Заавал нэг барьж авсан юмас бол заавал бүтээл гаргаж чаддаг л гэж би сонсч ирсэн юм байна. За манай ээж болохоор ямар ч тийм хөлсний технологи ч юм уу те мэрэгжлийн хүн бол биш үү. Гэхдээ манай одоо нэгэ орлын салбарт бол одоо Монголын хүнс технологийн одоо нэлээд томоохон төлөөллүүд бол бүгд одоо байж идэг те лавга доктор оюун дээр багш ч гэдэг юм уу те тийм хүмүүс бол байж байгаа. Тэгвэл ээжийн хувьд болохоор ямар ч тийм мэрэгжлийн хүн бол биш ээ. Тий. Тэгсэн учраас хамгийн чухал зүйл тэр хүнд юу байсан бэ гэхээр ерөөсөө хүмүүстэй инэрэл нэгүсэл гэдэг юмыг ойлгуулчих гэсэн нэг зүрх сэтгэл хайр байсан болоо гэж боддог тий. Тэгээд бүтээлч чанар ер нь хаанаас өгдөм бэ гэхээр одоо энэ бурхтын зог гэдэг нэртэй холбоотой. За ер нь тэр нөгөө хүний дотор хүнж байд юм уу те тэр бурханлаг чанарыг хүн болгон тэр инэрэл хайр нэгүслээ одоо дотор тэр сүнслэг чанараа ингээд ойлгосноор тэлж мэдснээр хөгжүүлснээр тэр бүтээл чанар нь нэмэгдэж идэм байл. За. Тийм болохоор тэр нэг жоохон зүйл одоо тэр өгцөн болов гэж бодоод биш тий. Тэрнээс л одоо тийм тэр инэрэл нэгүслээс нь тэр гоё хүчний энэ бүх бүтээгдэхүүнийг хүч нь орж ирсэн гэж одоо хүүгийн хувьд л тэгж ойлгоод байгаа юм байна шүү дээ тий. Тийм анх л одоо ингээл энэ хоол хөгжиж явахад ч юм сүдэ бодоноос өөр зүйлгүй байлаа. Ямар хэцүү бэ энэ хүмүүс яаж амьдрах юм бэ гэл тэр хүмүүсийн төлөө энэ зүйлийг л одоо өөрөө санаачлаад ингээд хөгжүүлж ингэж гаргаж ирсэн байгаа да. За тий гайхамшигтай. Өнөөдөр энэ хоолны жоор орц за энэ шарсан брокколиг яагаад энэ улаан тэ чавг хошигтой шарах гэдэг дандаа манай ээжийн санаа явж байгаа. За. Тэр нэг иймэрхүү сонин ийм зохилт. Наанас би өстө маш гоё юм нэг олж авлаа. Хүний бүтээлч хүч гэдэг зүйл бол хүний өөрийн зүрх сэтгэл дотор байгаа тэр инэрэл нэгүсэх хайрын сэтгэлээс үүсдэг юм байна гэж үгш. Би бол нэг бол хүмүүс хит өсөл шундаа хөтлөгдөж яваад нэг үүсдэг бах гэж боддог байсан. Нэг бол дотоод мөн чанараас нь үүсгэхээр бас үүсэж байна тий. Бүтээлч байна гэдэг чинь ерөөсө бурхантай илүү ойр байна. Бурханлаг чанар нь илүү өндөр байна гэсэн үг л болж таарах гэдэг. Бурхан гэдгийг бол гэхдээ нэг сүрхий янз бүр жаргахтай байдаг юм болов. Бодоорой та бүхэн байна. Монголчууд хэлдэг чинь эцэг тэнгэрч гэж яддаг. Тэрийг ойлгож болно. Эсвэл миний дотор хүн гэж ярьж байдаг. Эсвэл миний сүнс гэж ярьж байдаг. Тэрийг л гээд ойлгож болно. Дээр сууж байгаа нэг нөхөр бол биш шүү тий. Бүгдийг хянаа хараа. За тэгвэл хоёулаа одоо ингээ хуушур маань ер нь энэ хүрээд төр болчиход одоо хэдүүлээ нэвтрүүлгээ бас нэг тийм түрүүний хөвлөс соёлоо гоё шарсан брокколи гэдэг юм. За брокколи руу гараа. Шинэ нууц жорой чи хоёулаа одоо. Яа энэ хуушур нь бол бас нэр эдмээр санагдаж шүү. Тэгээ шанган бол янзын хамт гэж заад тосон би энэ тосыг ийш авчий тий. Шинэ тэр наглын чулуун дээр тавьчихаар гайгүй байгаа баяраа. Одоо билетгэн дээр тавьчих. Чулуун дээр тавихад яахчгүй шүү. Яахчгүй. Тавиад үзээрэй. Манай чулуу харуулчих гэдэг. Чулуун дээр тавьсан чулуу харуулчихгүй байсан. За хоолны маань 2 дугаар хэсэг хуушурны хачир тий панча шарсан брокколи хийнэ. За шарсан брокколи хийж болоод энэ бол нэг бүтэн брокколич хэдэн грамм мэдвэ? 500 грамм л та. Одоо энэ ингээл нэг толгой хэсэг шүү дээ. Ингээл бараг 30 грамм шүү дээ. Тэгэхээр нэг 300-аас 400 грамм брокколи. За. Тэгээд хушиг болон улаан чавгыг бол өөрсдийнхөө тийм мэдрэмжээр ачиж болно. Эхлээд брокколиг шарна. Асаач болов. Тоос. За тэгээд брокколиг шарж жагаад хамталдаг байгаа. Хамтлагын хувьд болохоор гол хамтлага маань энэ укроп. За. Укроп яадаг гэхээр брокколитай мотор маш гоё зөгцдөг байж. Тэгээд баг зэрэг пест даваас ахтал болчих. За ямар ч хараагүй юм. За ийм л орцтой нэг хачир хийндэ. За энэ дэшин багштайгаа уулзсны нэг асуулт байна тий. За миний хувьд болохоор одоо тэгээд 5 жилийн өмнө одоо фитнес тий. Бүхийн тэр секцэнд уулзал тэрнээс хойш бол одоо 2 жил хичээснээс хойш бол хичээлэг байгаа шүү. Фитнесээ бол орхисон байж байгаа. За энэ үнээс би юу сонсож мэдэж авдаг вэ гэхээр спорт тий эрүүл мэндийн талдаа энэ веган хоол ямар ач тустай юм бэ тий. За ялангуяа одоо сүүлийн үед бол одоо яригдж байгаа
хүний гормон гэдэг зүйл те даавар гэдэг зүйл хүнийг ерөөсө удирж идэг тэр шийдвэр тархины бүтэцтэй хөгжлийг бас тодорхойлж идэм байл. За тэрэнд одоо энэ шар буурцаг ямар үүрэг ролтой байна. шар буурцаг уу? Давуу тал байна уу, сул тал байна уу те. Зарим талаар бол одоо маш их тийм одоо сул тал яригддаг шүү дээ. Яг нь ер нь бол нөгөө шар буурцыг хийдэж байгаа хүмүүс ч юм уу тийм ялангуяа ирчүүдийн үед бол хит тийм эмгтээлэг болох асуудал гарч ирлээ гэдэг ч юм уу те. Тиймэрхүү яриа гарч ирдэг шүү дээ. Энийг бол сүүлийн үед бол одоо нөгөө гейм ченжс гэх тоглоомын дүрмийг өөрчлөлтчихэд спортын хоолойн чухал гэнэ гарч ирсэн шүү дээ. Тэн дээр бол одоо үүсгэсэн шүү дээ. Нөгөө шар буурцаг нь байдаг фиста эстроген гэдэг бодис маань гаднаас ямар нэгэн байдлаар орж ирж байгаа эстрогены нөлөөллийг блок гэж өгдөг юм байна гэх. Тийм учраас нөгөө тамирчдад бол бас маш чухал номер 1 гүйс юм байна те. Нэг талаараа одоо 100 г шар буурцаг гэдэг маань яг чанж болгосон илүүрээ 21% уурагтай учраас маш өндөр хэмжээг махтай айлтгын хэмжээний уураг байдаг. Нөгөө талаар энэ дээр сайн чанарын одоо яах нь тосны хүчлүүд байна. Ханаагүй сайн чанарын тосны хүчлүүд байдаг. Тэр нь энэ дээр нэмэгдээд сайн чанарын эслэг сайн чанарын нүүрс хүснүүд байна ороод ирдэг юм байл та. Тийм учраас одоо яах нь одоо хүний болгохон тийм төгс хүнсэндээ ордог юм байл та. Шар буурцаг маань. Тэр нь бол одоо яах нь хүний биед одоо нэмэгдэж байгаа одоо ялангуяа эрх хүн дээр нэмэгдэж байгаа тестостероны бууралтыг бол яах нь сааруулж одоо нэг эстроген нэмэгдэх үйл явцаар эрх хүн дээр багасгаж өгдөг юм байна л да. Тийм давуу тал чанарууд бол бас яах нь одоо ажиглагддаг тийм ээ. Тийм бас сүүлийн тамирчдын бол маш чухал хүмүүсүүдийн нэг бол одоо шар буурцаг болон бусад бүх төрлийн шашны уургууд маань бас орж ирээд байна л да. Нөгөөтэйгөр бол яг одоо даавар маавар гэж ярих ч одоо эрх хүн бол бас юм уур ом гихтэй байдаг шүү дээ тий. Тэр нэг ялангуяа нэг махан ол иддэг үедээ ч юм бид өөрсдөө анзаархад бол маш өндөр их уур омгтой зогшин ширүүн байсан. Одоо тэг бид ч одоо 10 хэдэн жил бид нар чи ингээл цагаан ногоо хоол идээ явчихар ч ерөөсөө тэр миний бодоор л өөрийгөө анзаарч хаад уур омгийн хувьд баг 80% буурсан шиг санагддаг байхгүй. Маш багассан. Өөр дээр бүр ингэ. Тий өөр дээр авч байгаа чинь хуучин ч болоо ямар нэг уухтай муухайсан үнтэй зодтолчих гай. Тийм л байдаг л шүү дээ. Одоо ч бол тэр зан чанарууд бол ер нь арилж мартагдсан биш одоо тэгэл хүүхд багтай их хайр ууралдгүй л гэж байна тийм. Ууралт маш бага шүү. Маш бага мэдээж уурална. Гэхдээ бас хурдан гардаг учраас тийм нэг махан ол идэхгүй байгаа тэгэхээр. Тий. Тэг удахаар чинь тийм л маяндар тийм ээ. Ууралж бас бол яалтчгүй нэг орчин нөхцөлд ороод стресстэй хүмүүс донд ингээд хүмүүс өөрийгөө алдаад бүр тэр ууртай энэ эрэхт нэгээд автаа явчихдаг шүү дээ. Ижлээ татна гэхээр тэгсэн чинь яад вөхөр вега болт хүмүүс илүү дархлаатай байт юм. За тэр сэтгэл зүгөө удирдах тал дээр тий янз бүрийн зүйлд одоо ингээл тий намагч одоо ингээл чи одоо монгол хүн байж болоо чи одоо юу юм уу тий эмхтэй юм уу эрэгтэй юм уу гэдэг юм уу тий ийм цагаан болмалтай эр хүн гэж юу яд юм байд ингээл зөндөл юм болдог шүү дээ. Тэр болгонд илүү тийм одоо төвчээртэй ч гэдэм үү те. Илүү сэтгэл зүй өндөртэй болоо явчихсан юм шиг санагддээ шүү дээ. Тэгээ тамирчны өдөр сэтгэл зүй их чухал байдаг. Тэгэхээр одоо тэр даавар гормон зохицуулах тал дээр бол илүү даваа тал үүсэж ийн гэсэн үг үү? Тий ямар ч л гэсэн одоо нэг юу байгаа юм. Хүнийг бол нэгдүгээр тал цагаан хоол бол маш их тийм амар амгалан одоо ууралж хэрэггүй энерги шатаах тийм ээ. Тэр процессыг бол одоо багасгаж ийн гэсэн уурна гэдэг чинь хүний биеийг эсэлдэх хурлыг маш хэмжээгээр түргэсгдэг учраас өөртөө одоо энерги маш хэмжээгээр шатаагаад алга болгочтой учраас тамирчин хүндлэх тийм сайнаар нөлөөлөхгүй тийм. Дээр нь бас ургамлын гаралтай бүтээгдэхүүн одоо шиг бодитын тамирчид ч юм уу ингээд ярьдаг шүү. Тестостероны нөлөөллийг бас яаж нэмэгдүүлэх вэ гэхээр тестостероны хамгийн их нэмэгдүүлэх хүнсүүд нөгөө одоо хаалман брокколи эднэр ч юм уу бас байж идэг одоо бодитын тамирчдын чухал хэрэглэдэг хүнсүүд байна. Тестостероныг байгалийн жамаар нэмэгдүүлдэг хүнсүүд одоо сонгон юу гэдэг те брокколи хаалман гэх мэтлэгийн зүйлүүд бас байж идэг багтах. За тэр Game Changers гэдэг киноны талаар бас жоохон мэдлэг боллоо шүү дээ. Тэрийг үзсэн биз дээ. Чи одоо багштайгаа уулзсан чинь бас амнаас нэгдөө ингэж мэдээ сураад авчихсан гэдэг. Тэр бол ерөнхийдөө спортын хоолзууд дээр бас бүүм хийсэн кино шүү дээ. Одоо Нодингийн одоо зүгээр нэрний утгаас нь л хэлэхэд тийм тоглоомын дүрмийг өөрчлөх ч гэдэг тийм. Хуучин бол одоо ингээд одоо би нэг чухал жишээ ярьж гээ. Тийм.
Тэр канонд одоо махан хоолны сүрэг тал болон одоо цагаан ногоо хоолны тамирчдын эргээр яаж нөлөөлж байгааг тухай гарсан байсан шүү дээ. Гэтэл манай өнгөрсөн 2021 онд Монголын тамирчид бол яах нь Лондонгийн Олимпиад биш Токиогийн Олимпиад орсон шүү дээ. Яг тэр үеэрээ яасан бэхэр спортын хоол зүй гэдэг чинь маш өндөр хэмжээгээр хөгжсөн байт юм аа л да. Тэгээ би сая спортын хоол зүй мэрэгжил дэвшүүлэх ингээд сургалтанд сураад тухайн тэр Олимпийн шгшээгийн тамирчид нар ажилласан хоол зүйч нартай түүшний сургалтанд суухгүй юу? Гэтэл тэмцээнээс 4 хоногийн өмнө тамирчдын яах нь махыг болиулж байна. Оронд нь яах нь илгэнд волиг болон булчинд нь одоо энерги нөөцөлтөг үүднээс нүүрс усыг нөөцлөх үүднээс яах нь нүүрс ус үүртээрээ ногоо гэдэг зүйлүүдийг ихний 4 хоног болон тэмцээний үүдүүд төлхөө өгч байна. А тэнгуүтээ махны төрлийн зүйлийг бүр хамгийн тулд нь багасгаад бараг хасж байна. Гэтэл нэг тэмцээнд бэлдээ жим ингээ хахаар маш ядарсан тамирчид ч одоо өөрсдөө яах нэг хоол шингээх чадвар нэг муудаад ядарсан үед нь асар ихэнд одоо 4-6 цаг хүний бие болоод ороод задраад энерги өгдөг хүнс чинь өөрөө яах нь одоо махан хүнс өнөө шүү дээ. Тэрийг задлаад бие мах одоо энерги болгоод шингээгээд ирчим өгч явахад маш удаан хугацаа гардаг тий удаан хугацаа. А гítэл яах нь ургамал ногоо үртэрээ эднэр чи ерөнхийдөө бараг нэг 10 минутаас ахвал хамгийн удаандаа ихэд нэг цаг 30-аас 2 цагийн хооронд хүний бие шингээл шимэгдэл яах нь бие илэг болон булчинд одоо бүсгэгээ болгоод нөөцлөлөө хурдан байна. А энэ чанарыг нь яах нь энэ жилийн Олимпийн шгшээг дээр манай Монголын хоол зүйчтэй ашиглаад одоо хулангаа гэдэг хоол зүйч мөн байгаа шүү дээ. Энэ жил Монголын тамирчид хуучин гадаад явахдаа ингээд махаа шуулаад аваад явдаг байсан юм л. Тэрийн шууд болиулаа. Энэ жил шуулсан мах үгүй болов. Тохон тэр одоо Японы тэр Олимпийн хотхон дээр байгаа ямар ногоо байна, ямар үртрээ байна тэрийг нэдүүлээд оруулсан Монголын тамирчтай ажиллах чадвар энэ жил өрөөсөө маш өндөр байсан. Тийм зүйлийг бол бас анзаарсан, тийм чухал нээлттэй хийсэн. Тэгээд нь спортын хоол зүй шимтгий жил гэдэг нь өрөөсөө маш олон 10 жилийн тэртегээс бол яг үүсэж эхэлсэн юм байл. Одоо спортын хоол зүйн чиглэлээр одоо Австрали улс гэдэг 1974 оны үед ингээд судалж байхдаа 2004 онд анхныхаа үр дүнгээ үзээд тэн дээрээсээ яах нь тамирчны амжилтанд хүрч эхэлж ирсэн байгаа хэмжлэнгийн. Гэхдээ энэ дээр яах нь уургийн зүйлийг бол булчин томруулах одоо бодибилдинг спорт илүү түү хэрэгэлдэг бол яах нь нүүрс усны зүйлийг одоо яг нь их спорт бүхийн барилдаан гүүл тариалт эднэрт бол яах нь нүүрс ус голсон үүртээ хүнсийн гоо жимс жимсгний бүлгийг яах нь илүү төлхөө хэрэгэлдэг байсан багтах. А Монгол улс доктор одоо бодибилдинг суурьтай одоо спортууд их байдаг учраас дандаа нэг кератин ч нуург амин хүчил үйл орлогын амин хүчил бүгд уургийн хэрэглээ маш өндөртэй байдаг. Гадаадын тамирчдын хоол зүгийг харахаар яах нь ихэнхдээ нэг амин дэм эрдэс байдсын чиглэлийн зүйл нэмэлтүүдэд илүү төлхөө хэрэгэлдэг байсан. Тийм зүйлүүд бол бас анзаарэгдэж ирсэн байгаа даа л да. За одоо тамирчин урд өдөр мах идээг үүртээрээ голсон хоол идэл маргааш өглөө нь одоо тэр зам бүр хамгийн түргэн шимэгдэг нүүрс уснууд цагаан будаа гойн одоо гуртай шүлчид юм тиймэрхүү юм идэхэд яах нь би энэ маш хурдан амарцсан дээр энерги өгөх чадвар нь илүү өндөр байсан. За. Махнаас 10 дахин хурдан шимэгддэг, хурдан шингэдэг зүйл нүүрс ус байдаг. Дээр нь хүний биед махнаас 2 дахин өндөр энерги өгчтэй. Нүүрс ус өгдөг. Тийм байгаад байгаа шүү. Тэгэхээр боловсруулахад хүртэл бас одоо илүү хурдан байгааг манай үзэгчид бол ажиглаж байгаа бах тий. Тэр одоо хэдэн минутын одоо хэдэн үргэлжлээд за махан болоор бол одоо энийг боловсруулахад хичнээн одоо тог эрчим хүч тий зарцуулах бол тий хугацаа зарцуулах. Хошуураас би дискүнийг амсаа үзчихээд хөө. За тийм явна. Халуун дэрэндээ. Сая би бас жоохон тагаараа ингээд дараад зөөлчлээ. Яаж энэ хүн зүгээр мэдхгүй өгөх юм бол зүгээр яг махта багтаа яддаг байсан хөөсөр байл гэж хэлж байна. Авиас вана. Энэ супер шүү. Би нэгсэн тагаар дараад бас зөөлүүлж байгаа ч учиртай байсан юм би. Би одоо яагаад энэ тагаа энэ дээр аваад очив хуурш ачуулгаа ажиллаа аваад энэ тавьсан байсан чи. Хоол хийхээр нэг хүнд амсалмаар санагдав. Өөрөө амсах гэх нэгсэн. Тэгээд хийцээ бол бас өөрөө аяглах гэхээр бас тавгалахтаа бас хойрог гэх юм уу. Аа. Яг наад чи яг тоогооч хүмүүс төрөөс анзаард өөрийнхөө хийс болоос нэг идэх сонирхол байхгүй. Өөртөө гой тавгалах сонирхол хүмүүст өгчөө. Тэгээд баг идэхгүй тий. Тийм чанар анзаардаг. Өөрөө хоол ихээр яг нэг тийм байдал бас үүсчихэд идэх шүү. Манай зураг авалтын багийнх нь энийг энэ бол бас супер уушруу шүү бурхан минь. Бороклогоо олчих шүү. Ингээд яа. Одоо үгүй ингээд юу ажиллаж тий. Борцолчих юм уу? Гойн дээрээ тий. Хажууд нь одоо бороклог асгаал. За. Өнөөдрийн манай нэвтрүүлэг байна. Хоёроо шитэнд орж ин да. Энэ чигээр ингээд шууд ингээд бол тоочийн мэрэгжлийн галгаагаа хөөсөн бол супер дооч болох байсан юм шүү.
Галтгоо хөөсөн өссөн. Хөөсөн шүү. Хөөс юм. Яг амжилтанд хүрээгүй хөөс юм байж тээ. Энэ салбарт ажилласан байж байгаа. Тийм байхад аач нэг. Тий одоо залхам жалаа болсон. Ийм мундаг Багш дараа залхам жалаа нь болсон дээ тий. Бид бүхэн бол одоо тэгээд хийдгээгээд тэр тухайн цаг үедээ л одоо энийг одоо хөгжүүлж ирсэн тий. Одоо бол одоо үнэхээр мундаг хөгжиж байна. Эгээ хоолол. Хөгжиж байна тий. Энэ одоо брокколигоо тосондоо жоохон хуурж ясна укропо затсан. Тэгээд багахан ус хэмжээ хийгээд жигнжиж байгаа юм байна шүү дээ тий. Хэр удаан ярих ер нь укропны амтны шингэтэл жигнэх юм уу? Яаж явах вэ? Брокколи бол нэг өөрөө нэг 3 минут хангалттай болов хангалттай болчихдог тий. Гэхдээ энийг би илүү том хэрэгцсэн байна. Тэр ямар ч байсан нэг тэгээ баг устай байна тий. Усын ширхтэлтэй 4-5 минут боловсруулах байна. Энийг яа тийм сүүлийн хийдэг юм нь хушиг улаан чавга. Тэг. Одоо баг хийчихд болохоор харж гэнэ үү тий. За авчиж гоо. Энэ нас тэгээд самтлах болоод өгчдөг. Гой тослог амтыг бас өгч юм тий. Харуулах уу. Мөнгөний зөвтлөө. Улаан ногоо. Тий. Жог баг зэрэг давс ичтэй. Баг зэрэг давс. Тэгэл гол нь укроп юм байна шүү тий. Гол нь укроп болж байгаа л та. Тийм байхад 10 гаруй жил бас ямарсан хоолоороо явсан болохоор хоолны үед бас чадвар өндөртэй байна тий. Баярлалаа. Хойшир супер хийдэг юм байна бурхан минь. Хойшир ингэ баг болчих юм тий. Тэгсэн ба тий. За гоё хийдэг юм байна. Тэгээд наадмын өдрүүддээ тэгээд маш их мах иддэг тий. Хорхоо иддэг, хойшоор иддэг. Тэгээд завсраар нь бас тэгээд бид хоёрын нэвтрүүлгийг үзээд хотоодоо амраагаад тэгээд сайхан зуны дэлгэр цагт ногоо цагаа идцгээгээд яг юм бол эрүүл мэндэд илүү тустай тий. Тийм шүү дээ. Монголчууд бол эртээр үеэс одоо удирдлаа тааруулж ингэж хоолтон гэсэн хоолны бас өндөр мэдрэмж эрүүл ахуйн соёлтой ард түмэн байсан байгаа тий. Зуны 3 сардаа бол ийм одоо хүнд хоол иддэггүй хайрыг цагаараа хөвчлэн байдаг тий. Тэгж гидсээ цайлгаж амраадаг багч шин тий. За өвлийн цагтаа бол үнэхээр тэр хүнд хоолоо иддэг ч гэдэм юм уу. Тий. Тийм боломж бол байсан тий. Тэрийгээ бас одоо ингээд орчин цагтаа хослуулаад сэргийж болж байна. Тий. Тэрний сонголт бол одоо ингээд бэлээхэн байна. Сайн дөвпөө тий. Манай энэ бурхтын зоог бол одоо ингээд борц хүртэл гаргацсан багч шин. За энэ бол одоо өхрийн гол мах гэж хэлдэг шүү дээ. Стейк. Маш гоё зөөлөн мах байдаг тий. Веганаар хийцэн тий бас. Тэгээ бас хям зайц гэл энэ байхгүй тий. Борц морцыг бол яг бид нар би цагаан болтой хүмүүс хөдөө авч явахад аюу зүгээр юм лээ. Муудах нь баг. Тэгээ буцалгаад шүлөө их гоё болгочдөг. Зүг. Яата. Хөрөслийн маань эхлээд нэг жоохон шарагдаад авсан. За. Шарсан брокколи гэдэг байна шүү дээ. Шарсан амт нь бол одоо орцсон байж байгаа. Дараа нь жигнээ зов. Манай багш шиг хамсаад үзэх үү? За, хамсаад үзье болж байгаа да. Цэмээ. Тэгээ. Чи. Укропцаа аюу Төгс багсна. Брокколи амтлуул укроп болцуулаад үзээрэй. Дасуу хүчэн дүрцэн брокколи юм шиг ямар гоё хамт тийм ээ. Маш гоё зогцдог байж байгаа. За энэ дээр тавлаад хоолоо сонирхолчтой. Та эндээс яач байгаа. Жохон. За хэсгийг унгаагаад. Тэгээд жохон ингийн баяр. Сууж. Эннийхээ доор за ингэж байгаасаа. Яа. Урцалж. Гом хоолыг бас урдаг хүн юм аа. Чи болох уу? За тэр. За. Гом супер юм. Энэ укропч ийм гоё амт оруулдаг юм байж хоолыг. Өөр будаан дээр татаад байдаг юм чи. Гом сайхан. Будаан дээр юм байна. За ингээд бит хоёр бурхтын зогийн 500 г амар шанзны талыг л хэрэглэж байна. Тэгээ нөө 200 г юу цайсан нэг тал хаш хийсэн тийм байж байгаа. Тэгээд 200 г дүүп хийсэн байгаа. За тэгээд бүрийнхээ сонгоноор амтлаад ногоон сонгоноор амтлаад
давс фэйр дээр амтлаад хуушурны шанзаа бэлдээд веган хуушурыг бол та бүхэнд хийж үзүүллээ. За тэгээд хуушурныхаа хачир болгоод одоо брокколи шарсан брокколи хийж үзүүллээ. Брокколиг бол одоо ингээд укропоор амталж, оливын цэсэн шарж, хушиг болон одоо улаан жавгаар бас одоо ингээд хослуулж, шарж, амталж хийсэн байж байгаа. За ингээд баяр наадмын ширэхтэн чимэх одоо халуун зуныг сэрүүцүүлэх те маш гоё амттай ногоо одоо веган баярын зоог бэлэн боллоо. За амтлаад зэрэг. За амтлаа. Тэгээд би сая амтлцсан хоёул хамт амтлах уу. За тэгээ. За. Хөөсөр бол дэндүү шүү. Өөрөө ч гайхаж штэ баяр. Би ийм гоё амттай хөөсөр хийсэн юм. За тэгээд манай веган голтгоо нэвтрүүлгийг бас хамтдаа үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэг өнөөдөр бол баярын дээрд маш гоё амттай, маш гоё шин гоё журуудыг сурж авлаа. Та бүхэн маань баяр наадмаараа энэ сайхан амттай хоолыг хийж идээрээ өрн дулаан зуныхаа цагт бас холоод гидсэн амраад цагаан ногоо хоол илүү түлхүү хэрэглээрэ гэж та бүхэндээ өгсөе. Тэгээ та бүхэн маань сайхан наагаарай. Тэгээ. За. Баярлалаа маш баярлалаа. Тэгээд та бүхэн маань сайхан наадаарай. Тэгээд эрүүл мэндэд анхаарад веган хоолыг сонгоцгоогоорой. Амжилт хүсье. За баярлалаа. Баяртай.